гидсэн бууз ерөнхийдөө нэг иймэрхүү гоё материалууд ордог шүү гэдэг. За гидсэн бууз ийм гоё материалаар хийдэг шүү. Шин хоньны шин гидсээр ингээд. Таван цуудын бууз хийгээд Дархан хот руу явуулаа гөрөөгөө. Эмгэн та бүхэн амтлан зоглоорой. Одоо ийм хайцгэнд хийчихнэ. Энэ хайцгэнд хийгээд зөв хийж гэнэ үү? Ингээ хийгээ уулцсан бас бат. Зөв болт юм болохоо энийг заагдаг. Галын бурхандаа сайхан дээжлэн өгдөг байна. За галын бурхан байхгүй учраас өгөөд нь авчихнаа. 2 кг 3 кг-ээр нь ууцчихнаа. Ийм гоё энэ болохоор хүчтэй зинтэй өнөө юу. За энэ ходоодны болцоол нэг 95% байна. Ерөнхийдөө ингээл одоо сайхан гараар татаал тэгэл сайхан цустай гидсэн бууз хийдэг байх нэ. Гоё амтлаг байхын тулд нэг их чанаад бүр аргу болох дэмий гэдэг. Тийм учраас гоё болгоод зөөлхөн. За гоё зөөлхөн болгоод яг нэг 90%-тэй гоё болгоод тэгэл за барьж аав надад. Тэгэл гоё гараар татаад гидсэн бууз. Цустай гидсэн бууз.